Сүүлийн үед техник технологи өндөр хөгжиж байна. Хиймэл оюун ухаан гэдэг. Энэ хиймэл оюун ухааны ололтуудыг энэ манай аж ахуйн нэгж байгууллагууд өөрсөн дээр хүний нөөцийг орлуулах болон хүний хүч ихээр шаарддаг юм дээр хиймэл оюун ухаан ашиглах тал дээр жоохон дэвшил гаргаж ажилламаар байна. Би оюумаа ажлын үзүүлэлтүүдийг энэ хэлж байгаа, миний хэлж байгаа зүйлүүдээр дүгнээ шүү гэдгийг бас би та хэдэд хэлэх гээд байна. Мэдээж хэрэг бүх байгууллагад AI ашиглана гэдэг бас зарим зүйл дээр зохимжгүй баг. Сая тэр хин хэлсэн байлээ ш тэ нөгөө Google-ийг үүсгэн байгуулсан нөхөр байна уу хин хэлв. Цаашид энэ сантехникийн сэлэсэр цахилгаанчин гагнуурчин гэдэг зүйлийг л AI орлож чадахгүй шүү. Энэ дээр бол одоо хүний нөгөө туршлага одоо хуримтлуулсан ийм өндөр мэрэгчлэнүүд өндөр цалин авдаг цаашаа юм руугаа явнаа. Бичиг баримт боловсруулдаг, дүгндэг, нэгтгэл гаргадаг энэ ажил албан тушаалууд бол одоо бүгд хиймэл оюун ухаанаар орлогдно гэдэг ийм зүйлийг тэр хиймэл оюун ухааны салбарын хүмүүс ярьж илээ. Тэгэхээр энийг та хэд маань бодмоор байна. Тэгэхээр энэ захиргааны оронтой бүтэц батлах шинжлэх асуудлыг амглан дахиж бүгдэнтэй нэг одоо дахиж ярмаар байна.